Өнөөдөр Монгол 98 нийтлээс зохион байгуулж байгаа Biz Active 2025 бизнес спорт хассан арга хэмжээ үргэлжилж байна. Энэ удаагийн Biz Active арга хэмжээний онцлог нь бизнесийнхэн болон спортынхон хассан арга хэмжээ байгаагаар онцлог байгаа. Оюун тухай зах зээлбэрийн 2 давхарт 20 аймаг 1 дүүргийн бизнес эрхлэгчдийн бүгд худалдаа үйлчилгээ эрхэлжээ. Бизнесийн салбарын бизнес эрхлэгчдийн уулзалтыг цаг тохирон тавьсан байгаа. Энэ жилийн Biz Active арга хэмжээний онцлог нь боломжоо нээ бодитоор дэмжиж гэсэн уриатай байгаа учраас нэгнийхээ бизнесийг дэмжих харилцан түншлэх хүргэн боломжоор хангаж ажиллаж байна. Нийт 20 аймаг 1 дүүргийн бизнес эрхлэгчдэд Biz Active арга хэмжээнд оролцож байгаад маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Сайн байцгаана уу. Монгол 98 бизнес өдрлөг спорт арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Миний бие Биндрия Дархан уулын аймгийн бизнес эрхлэгч. Энэ бол Дархан уулын аймгийн бизнес эрхлэгчдийн асар байна. Боломжоо нээ бодитоор дэмжиж бизнес өдрлөгт оролцож байгаа бизнес эрхлэгчтэй үйл ажиллагаанд амжилт хүсье. Мөн спорт арга хэмжээнд оролцож байгаа нийт тамирчтай, баг тамирчтай амжилт хүсье. Идэвхтэй оролцоороо, амжилттай оролцоороо гэж хүсье. Баярлалаа. Сайн байцгаана уу. Нийт Монгол 98-чуудаа энэ өдрийн мэнд хүргэе. Увс 98-ийн төгсөгч Ариун Санаа байна. За тэгээд Агрокслон компани маань 2023 оноос хойш шимийн коктейл брендийг хөгжүүлээд явж байгаа. Тэгээ өнөөдөр бид бүхэн шимийн коктейл буюу Shimco брэндээрээ Biz Active 2025 арга хэмжээнд оролцоод явж байна. Хамгийн гол нь энэ бүтээгдэхүүн маань Монгол 98-аас одоо илүү олон оролцогчтой хөрөнгө оруулагч татсан аймаг болгонд цор ганц гэрээт борлуулагч, цор ганц төв хэдийн бэлтгэн нийлүүлэгч гэдэг ийм онцлогтойгоор бүтээгдэхүүн маань цаашдаа хөгжиж явах юм байгаамаа. Тэгээ та бүхэндээ спортын өндөр амжилт хүсье. За Монгол 98 бизнес форумд Завхан аймаг 3 байгууллага оролцож байна. За Мэнхэн тахилга гээд цахилгаан эрчим хүч барилга угсралтын компани оролцож байгаа. Энэ компани маань болохоор 2017 оноос хойш эрчим хүчний салбартаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Барилгын гадна дотоод цахилгаан болон шугамын угсралт ийм үйл ажиллагааг явуулдаг ийм компани байгаа. За дараагийн компани маань болохоор энэ Цэнхэр арвжих гэх компани байгаа. Энэ компани маань болохоор алт үнд идэл үнд чулуугаар гоёл чимэглэлийн зүйл хийдэг. Бизнес эрхлэгч маань болохоор Солонгосоос кофе оруулж ирдэг ийм компани байгаа. Кофе байна. Энэ оливын тос байна. Тэгээ гоо сайхны бүтээгдэхүүнийг оруулж ирээд үйл ажиллагаа явуулдаг ийм 3 компани оролцож байна. За ингээд Завхан аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон энэ компаниудынхаа өмнөөс энэ Biz Active 2025-д оролцож байгаа. Нийт аймагуд болон тамирчид болон бизнес эрхлэгчтэй цаашдын ажилд амжилт хүсье. Сайн байцгаана уу. Нашны Монгортой Соёл Эрдэнэ байна. Хүсгэл аймгийн 1998 оны төгсөгч байна. За Biz Active 2025 арга хэмжээнд өөрийн handmade буюу одоо зөв ороосон бүс, машины хатгамалтай бүс, арьсан бүсээрээ аймгаа төлөөлөн оролцож байгаадаа баяртай байна. Энэхүү одоо бүсийг одоо 2013 оноос эхлээд одоо нийтдээ 10 гаруй жилийн хугацаанд хийж байгаа. Энэ бүсний маань давуу тал бол нурууны суулт өгөхгүй, одоо эрүүл мэндэд маш хэрэгтэй, чих татахгүй, мөн одоо үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үр хойчтой үлдээхэд одоо айгүй чухал байдаг. Тэгээд зөв ороохын урлал гэдэг бол хүнийг маш их хүмүүжүүлдэг, сууж сургадаг, төвчээртэй болгодог, ур ухаан, мэдрэмж, хийц ингээд хүнээс шаардж болох бүх юмыг одоо гаргаж идэг. Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа нийт зохион байгуулагчид болон аймагуудаа төлөөлөн оролцож байгаа баг тамирчид мөн Biz Active 2025 гэсэн арга хэмжээнд оролцож байгаа нийт бизнес эрхлэгчидтэй бүгдд нь амжилт хүсье. За би Сэлэнг аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар орон жилийн төгсөгч Бүрсүн авто мөхцөг байна. Biz Active 2025 боломжоо нээ бодитоор дэмжиж энэхүү үзэсгэлэн арга хэмжээ спорт өдрлөгдөө өөрийн гараар хийсэн. Загсаа тэгээд дарсан ногоотойгоо тэгээд нутгийн талах эмээлийн талаар ингэж оролцож байна. Тэгээд энэхүү Biz Active хөтөлбөр юунд хамрагдаж оролцож байгаа бүх аймаг сумдын төлөөлөгч тамирчид бүгд ажил амьдралд нь өндөр амжилт хүсье да. Сайн байцгаана уу найзуудаа. Дархан 98-ийн төгсөгч Мөх гэрэл байна. За манай бизнес болохоор энэ Dali Mongolia гэдэг Герман улсын 130 жилийн түүхтэй энэ
энэхүү одоо Германы төрөл бүрийн угаалгын байцыг яг Монголда албан ёсны дистрибьюторээр бас ингэж оруулж иж ажилладаг байгаа. Тэгээд энэхүү Монгол 98-ийнхаа яг энэ жил дээр одоо ингээд спорт болон бизнесийн арга хэмжээндээ ингээд бүтээгдэхүүнээ танилцуулж ингэж оролцож байна. За би Сэлэнгийн аймгийн Буган тосгоны 98 оны төгсөгч Дамтанжи огтой Эрдэнэ Чимэг. Би болохоор өөрөө органик чиглэлийн зүйн аж ахуй, органик чиглэлээр одоо тариалаад нэмүртэг шингээс эцсийн бүтээгдэхүүн болгоод тариалдаг байгаа. Жишээ нь хулууны личо гэдэг энэ салаад байгаа. Энэ болохоор одоо Буган тосгондоо ногоогоо тариалаад тэрийгэ дарханд өөрөө ногоогоо авчираад үйлдвэрлэл дээр эцсийн бүтээгдэхүүн болоод ингээд даршил нөөцсөн органик чиглэлийн салаадууд байгаа. За тэгээд зүйн бал болохоор яг 100% органик өөрөө зүйн аж ахуй эрхэлдэг. Ерөө сумдаа. Тэгээд виз активд одоо энэ экспорт оролцож байгаа одоо маш их баяртай байна. Тэгээд нийт бизнес эрхлэгч баг тамирчтай өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөө дараагийн ингээд тэмцээн уралдаануудад оролцоод явахаар болно.